За сайн байцгаана уу? Та бүхэнд өнөөдрийн мэндийг хүргэе. За өнөөдрийн сургалтаар жимсгэнд хүнсний ногооны үйлдвэрлэлд хөдөө аж ахуйн зохистой дадлыг хэлбэршүүлэн нэвтрүүлэх зааврыг ургамал хамгаалал 20 цэрийн албаны төрийн албан хаагчдын чадварыг дэвшлүүлэх чиглэл зориулан зохион байгуулж байгаа юм байна. Энэ сургалтын үед зориулан хүнс хөдөө аж ахуйн зохистой дадлын баталгаажуулалтын үйл явц болон гэрчлэх тэмдгийн талаар сургалтыг бий болгох болно. За өөрийгөө эхлээд танилцуулъя. Намайг Наран Гэрэл гэдэг SFCS компанид хүнс хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн баталгаажуулалтын төвийн захирлын ажлыг хийдэг. За өнөөдрийн арга хүний хичээлээр бол хүнс хөдөө аж ахуйн зохистой дадлын хууль эрх зүйн орчин түүний стандарт, за мөн баталгаажуулалтын хэрхэн хийдэг үйл явц схемийн талаар, за гуравт нь баталгаажуулалтын өөрийнхөө байгууллагын туршлагын чадамжийн талаар товч танилцуулах болно. За нэгдүгээр үйл ажиллагаанд одоо хууль эрх зүйн орчны талаар ярив. За хүнсний аюулгүй байдлын тухай хуульд хөдөө аж ахуйн зохистой дадлыг хэрхэн томьёолсон байдаг вэ гэхээр мал амьтан ургамлын гаралтай хүнсний түүхийд бүтээгдэхүүний анхан шатны үйлдвэрлэлт тэдгээрийн аюулгүй байдлыг хангахад шаарддаг бүх нөхцөл үйл ажиллагааг хэлнэ гэж заасан байдаг. За энэ хуулинд 3 төрлийн зохистой дадлыг зайлшгүй хэрэгжүүлэх ёстой гэдгийг заасан байгаа. За нэгдүгээрт нь саяны хөдөө аж ахуйн зохистой дадлыг анхан шатны үйлдвэрлэлт, тэгвэл эрүүл ахуйн зохистой дадлыг хүнсний сүлжээний бүх үе шатанд хэрэгжүүлэх. Үйлдвэрлэлийн зохистой дадлыг бол хүнсний түүхийд бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн шатанд хэрэгжүүлэх ёстой гэж заасан байгаа. За хүнсний тухай хуульд бол хүн амыг хүнсний хэрэгцээг чанартай, шимт хичээллэг, аюулгүй хүнсээр тогтвортой, хүртээмжтэй хангах хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэхтэй холбоотой үйл ажиллагааг зохицуулсан байдаг. За энэ хуулинд хүнсний зохистой дадлыг хэрэгжүүлж байгаа болон бусад зохистой дадлуудыг одоо хэрэгжүүлж байгаа аж ахуй нэгж үйл ажиллагаанд нь дэмжлэг урамшууллыг үзүүлнэ гэж заасан байдаг. Мөн энэ хуулийн 17 дугаар зүйлд бол энэ чиглэлийн зохистой дадлуудыг хэрэгжүүлсэн аж ахуй нэгжүүд бол баталгаажуулалтанд хамрагдах ёстой гэдгийг бол бас заасан байдаг юм аа. За дараагийн хүнсний үйлдвэрлэлийг тариалангийн аж ахуй нэгжүүд бол яаж хэрэгжүүлэх ёстой бэ гэдгийг бас мөн хөрс хамгаалах цөлжилтөө сэргийлэх тухай хуульд заасан байдаг. Мэдээж тариалан эрхлэгчдэд маань хөрсөн дээр түүний анхны түүхийд боловсруулалт явагдаж идэг учраас хөрс хамгаалахтай холбоотой энэ бүх асуудлыг бол тухайн хуулиар зохицуулсан байнамаа. Жишээ нь одоо хөрс хамгаалах нийтлэг арга хэмжээнд дотор юуг одоо хэрэгжүүлэх ёстой вэ гэхээр хөрсийг дороотуулахгүй байх, нөхөн сэргээх, хөрс хамгаалах чадварыг дэвшүүлэх, олон салаа зам гаргахгүй байх. Мөн цөлжилтийн эсрэг нийтлэг ямар арга хэмжээх авах ёстой юм гэхээр газрын тогтвортой менежментийг бий болгох, ойн зурвас бүхий газар тариалан эрхлэх, ой ургамлыг хамгаалах, усны нөөцийг зөв зохистой ашиглах, тариалангийн талбай нь хөрсийг хамгаалах гэх мэт үйл ажиллагааг бол тухайн хуулиар зохицуултыг зааж өгсөн байдаг. За тэгвэл тухайн хөрс хамгаалахтай холбоотой тухайн хөрсөн дээр хэрэгжилж байгаа бүтээгдэхүүн маань химийн хортой болон аюултай бодисын тухай хуулиар зохицуулагддаг байх нь. Тэгэхээр энд бол хөрсөнд ашиглаж болох бүтээгдэхүүнийг бол төрийн захиргааны төв байгууллагаас бол зааж өгсөн баталсан байдаг. За энд бол пестицид, химийн бодис, ахуйн хортон шавж, мэрэгчийг устгалыг бол ямар бодисоор одоо ариутгаж устгах вэ гэдгийн жагсаалтыг бол баталсан байгаа. За дээрх бодисуудыг хэрхэн турших талаар мөн заавруудыг энэ хуулиар зохицуулсан байдаг. Мэдээж хөрсөн дээр түүхийд бүтээгдэхүүнээ ашиглаж байгаа газрууд усны тухай хуулийг
дагуу олон үйл ажиллагаа явуулна. Усан сан бүхий газар нүүр цөөрөм, тойром, гол мөрөн горих, хуулаг шанд, усан сан бүхий газар одоо тэдгээрийн хамгаалтын бүсэд бохирдол бий болохгүй байх талаар энэ хуулинд бол тодорхой заасан байгаа. Мөн хэрэгжилж байгаа усны найрлагыг чанарын шинжилгээнд хамруулах, зайлшгүй хамруулж явах ёстой гэдэг нь хуульчилсан байдаг. За тариалан эрхлэгчид маань ашиглаж байгаа тармил ургамлынх нь үр сортоо хэрхэн ямар сортын одоо үрийг ямар баталгаатай үрийг ашиглах ёстой бэ гэдэг бол энэ хуулиар бас мөн заагаад өгсөн байдаг. Иргэн аж ахуйн нэгж маань тариалах үрэндээ бол чанарын шинжилгээг заавал хийлгсэн баталгаажуулсан юм үрийг авч ашиглана гэдгийг бас мөн хуульчилсан байгаа. Мөн баталгаатай сорт бүхий тэр үр нь бол тухайн бүс нутгийн нутгийн биолог аж ахуйн нэгжийн нийтлэг болон тодорхой шинжээр шалгарч сорт сорилтын зөвлөлөөр батлагдсан энэ сортыг бол ашиглана гэдгийг ингээд заасан байдаг юм аа. Би энэ дээрх саяны дурдсан хуулиуд маань өөрөө энэ 2018 онд батлагдсан MNS 6737 гэж хүнс хөдөө аж ахуйн зохистой дадлыг хэрэгжүүлэх удирдамж гэж бий батлагдсан стандарт. Мөн хүнсний аюулгүй байдлын тухай хуулиар хуулийн 7-гийн 2 заагдсан хүнсний чиглэлийн үйл ажиллагааны төрөл хүчин чадал хамрах хүрээ газар зүйн байршлаас хамаарч зохистой дадлыг хялбаршуулан нэвтрүүлэх зааврыг хүнсний болон эрүүл мэндийн асуудал хариусан төрийн захиргааны төв байгууллага хамтран батална гэж заасан хуулийг бол хэрэгжүүлсэн. Энэ хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн сайд, эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар 2019 онд батлагдсан жимсгэн хүнсний ногооны үйлдвэрлэлт хөдөө аж ахуйн зохистой дадлыг хэлбэршүүлэн нэвтрүүлэх заавруудад дээрх яригдсан хуульд заасан зайлшгүй хэрэгжүүлэх ёстой заалтуудыг энэ журманд бол оруулсан байдаг. Энэний дагуу бол уг журманд бол өөрийнхөө үнэлгээний хуудсанд бүгд энэ бол орсон байдаг юм аа. За мэдээж энэ хөдөө аж ахуйн зохистой дадлын талаар бусад сурагч багш нар маань дэлгэрэнгүй ярьж байгаа учраас миний талаар түр орхиё. За бид энэ тохирлын энэ зохистой дадлыг хэрэгжүүлсэн аж ахуйн нэгжүүд бол үүнийгээ заавал баталгаажуулах ёстой гэдэг хүнсний тухай хуульд түрүүн хэллээ. Тэгэхээр энэ хүнс баталгаажуулалт гэдэг нь ямар хуулиар зохицуулдаг, яаж хийгддэг гэдэг талаар товч танилцуулъя. За тохирлын үнэлгээний гэж юу юм бэ гэж нэгдүгürt энийг бас ойлгох ёстой. За тохирлын үнэлгээ нь бол бүтээгдэхүүн үйлчилгээ эсвэл тогтолцооны стандартууд гэж байгаа. За энэ стандартуудын шаардлагыг хангаж байна уу, үгүй юу гэдэг дээр бол хөндлөнгийн үнэлгээг хийдэг. Энэ үйл явцыг бол хэлж байгаа. За тохирлын төвшин үнэлэхдээ үнэлсний бол давуу талуудыг хамгийн нэгдүгürt ойлгох ёстой. Яагаад заавал үнэлгээг хийх ёстой вэ гэхээр хэрэглэгч болон бусад оролцож байгаа талуудтай бол харилцан итгэлцлийг өөрөөр хэлбэл энэ маань баталгаатай, итгэлтэй, стандартын шаардлага хангасан юм а гэдэг итгэлийг өгж байгаа. За мэдээж аж ахуйн нэгжүүд хоорондоо өрсөлдөх өөрсдийнхөө үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүн, үйл ажиллагаа, үйл явц нь бол давуу юм а гэдгээ бол энэ баталгаажуулалт хэлэхснээр бол илэрхийлэгддэг. За зохицуулагчд бол эрүүл мэнд, аюулгүй байдал эсвэл хүрээлэн буй орчинд энэ үйл ажиллагаа нь бол сөрөг нөлөөгүй юм а гэдгийг ингэж баталгаажуулснараа энэ нь бол илүү давуу тал болж байна. За баталгаажуулалт гэж яг юу юм бэ? Баталгаажуулалтыг бол 3 төрөлд бол хийж байгаа. За энэ баталгаажуулалтанд бол бүтээгдэхүүн мөн бүтээгдэхүүнийг үйл ажиллагааг явуулж байгаа үйл явцыг мөн ажилтны ур чадвар үйлчилгээний баталгаажуулалт. За тухайн аж ахуйн нэгж үйл ажиллагаагаа бол зохион байгуулалт, зохицуулалт менежментийн үйл ажиллагааны тогтолцоонд нь баталгаажуулалт хийдэг. За энэ нь бол стандарт техникийн зохицуулалтын шаардлагыг хангаж байна уу, үгүй юу гэдэг л хамгийн гол үйл ажиллагаа нь явагдаж байгаа. Энэ бол хөндлөнгөөс баталгаажуулж байгаа үйл явц юм. За энэ баталгаажуулалтыг хэн хийдэг юм бэ? Энийг хэн хэрэгжүүлдэг юм бэ гэхээр стандартчил техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлийн тухай хууль батлагдсан байдаг. Энэ хуулинд баталгаажуулалтыг олон улсын стандарт MNS стандарт 17065
17.021 стандартуудаар итгэмжлэгдсэн байгууллага хэрэгжүүлнэ гэж энэ хуулийн заасан байдаг. За манай SFCS компани нь энэ стандартуудаар бол итгэмжлэгдсэн ийм байгууллага юм аа. За баталгаажуулалтын зорилго нь юу юм бэ гэхээр зах зээлд нийлүүлэгдэж байгаа бүтээгдэхүүн үйлчилгээ үйл явц тогтолцооны стандартын шаардлагад нийцсэн эсэхийг л тогтоох хөндлөнгийн байгууллага бол тогтоох замаар энийг хэрэгжүүлдэг. За хэрэглэгчийг одоо энэ баталгаажуулалтанд хамрагдсанаар хэрэглэгчийг зөв сонголтод хийхэд тусалж байгаа. За хуурамч бүтээгдэхүүнээс хамгаалах. Мэдээж баталгаажуулалт хийлгсэн газар бол хизээч хуурамч бүтээгдэхүүнийг одоо нийлүүлэхгүй ойлгомжтой болно гэсэн үг. За бүтээгдэхүүн маань өрсөлдөх чадвар нэмэгдэнэ гэж. Баталгаатай бүтээгдэхүүн бол зах зээл дээр орлуулалт нь бол нэмэгдэх, хэрэглэгчийн таашаалд нийцсэн гэдгээ бол хөндлөнгийн баталгаажуулалтын байгууллагаар нотлуулж байгаагаар давуу тал юм аа. За баталгаажуулалтын хамрах хувь нь бол дотоодын үйлдвэрийн бүтээгдэхүүнүүдэд баталгаажуулалт хийдэг. Үйлчилгээний баталгаажуулалт. За үйлчилгээний баталгаажуулалт гэдэг дээр та нар өмнө би түрүүн хуулийн төрлөө үйлчилгээний болон үйлдвэрлэлийн зохистой дадлын энэ дадлуудыг хэлж байгаа тийм үйлчилгээний баталгаажуулалт орно. За импортын бүтээгдэхүүний баталгаажуулалт орж чинь импортоор орж ирж байгаа бүтээгдэхүүнүүд маань манай одоо стандартын шаардлагыг хангаж гинэ үү гэдэг дээр баталгаажуулалт хийдэг. За мөн экспортод гаргаж байгаа бүтээгдэхүүнд баталгаажуулалт хийдэг. За олон улсын худалдааны байгууллагын зарчмаар импортлагч орнууд бол тухайн экспортлж байгаа бүтээгдэхүүний чанар стандартын шаардлагыг хангаж байгааг олон улсын стандартад нийцсэн баталгаажуулалт хийлгсэн бүтээгдэхүүн л одоо импорт авахыг зөвшөөрдөг учраас тухайн оронд бол бүтээгдэхүүнээ одоо экспортод гаргахдаа заавал зайлшгүй баталгаажуулалтыг бол хийлгэж байгаамаа. За тогтолцооны баталгаажуулалт гэх түрүүн би дурдсан ISO 9001, ISO 14000, 22000 агсаас хасаа гэдэг олон төрлийн тогтолцооны стандартууд гэдэг. Энэ стандартууд баталгаажуулалт хийж байгаа. За мөн баталгаажуулалтаар аюулгүй хэмжээг хэрэглэх эрхийг олгох баталгаажуулалтыг бол хийж байна. За энэ баталгаажуулалт ер нь ямар ач холбогдолтой юм бэ? Яагаад баталгаажуулалт хийлгэх ёстой юм бэ гэдэг. За анхаа төлөвлөгөөт эдийн засгийн үеэс зах зээлийн нийгэмд шилжихэд бол аж ахуйн нэгжүүд нь бол хувийн аж ахуйн нэгжүүд маань бүтээгдэхүүнээ одоо үйлдвэрлэх аж ахуйн нэгж нь өөрөө оршин тогтнох руу чиглэж байж исэн бол одоо бол өөр болсон тийм аж ахуйн нэгжүүд маань үйл ажиллагаа нь тогтворцсон, сайжирсан, хууль эрх зүйн орчин нь бол тодорхой болсон. Үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүнүүд бол зах зээл дээр хэрэглэгчтэй нийлүүлэхдээ бол бид чанартай шаардлага хангасан, эрүүл ахуйн шаардлага хангасан бүтээгдэхүүн нийлүүлж байна. Энүүгээрээ бид нэр бусдаас давуу юм а гэдгээ одоо баталгаажуулж, хөндлөнгийн баталгаажуулалтын байгууллага баталгаажуулж иж энэ маань одоо тухайн аж ахуйн нэгж бол иргэдтэй оролцогч талуудад бол үнэхээр энэ хэрэгцээтэй юм а гэдгээ нотлуулж байгаа учраас энэ даваа талтай. За ингэж баталгаажуулалт хийлгсэн ямар ач холбогдолтой юм гэхээр мэдээж өрсөлдөх чадвар нэмэгдэж байна. Үр ашиг нь бодтойгоор хэмжигдэн тэ эдийн засгийн өсөлтөнд нь нөлөөлнө. За брэнд бүтээгдэхүүнүүд бий болж байна. Брэнд бүтээгдэхүүнээрээ одоо зах зээл дээр өөрийгөө таниулж байна. За хэрэглэгчид бол одоо олон нэр төрлийн ижил нэр төрлийн бүтээгдэхүүнээс одоо баталгаатай бүтээгдэхүүнийг сонгох тийм боломжийг бас олж байна. За эдгээр үйл ажиллагаа явуулахдаа бид байгаль орчинд ээлтэй ийм үйл ажиллагаа явуулж байна гэдэг нэг баталгаажуулалт хийлгэсний давуу тал нь бол энд байдаг юм аа. За дараагийн хэсэгт оръё. За баталгаажуулалтын эсхийн үйл явцын талаар. За энд баталгаажуулалтанд бол дөрвөн төрлийн субъект оролцож байна. Нэгдүгээрт нь бол үйлчлүүлэгч, за баталгаажуулалтын байгууллага, баталгаажуулалтын зөвлөл, хүнсгүүд аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам гэсэн. За энэ дээр нэг товч хэлье. За энэ дээр үйлчлүүлэгч гэдэг маань өөрийгөө үнэлүүлэх, бүтээгдэхүүн үйл явц бүтээгдэхүүн болон үйл явц үйл ажиллагаанд одоо үнэлгээ хийлгэж баталгаа таймаа гэдгээр нотлуулахыг хүссэн үйлчлүүлэгч оролцогч тал байна. За түүний хүсэлтийг хэрэгжүүлж байгаа тэр стандартчил тохирлын үнэлгээний стандартчил техникийн зохицуулалт тохирлын үнэлгээний хуулийн дагуу итгэмжлэгдсэн баталгаажуулалтын байгууллага гэж байна. За тэрэнд бол үйлчлүүлэгч маань хүсэлтээ гаргаж баталгаажуулалт хийлгэж байна.
За баталгаажуулалтын байгууллага маань баталгаажуулалтын үйл явцынхаа талаар шаардлага хангасан баталгаажуулалтын үнэлгээгээ баталгаажуулалтын зөвлөлтөд танилцуулдаг. За зөвлөл маань явж хэлцээд баталгаажуулалтын олгох хэсгийн шийдвэрээ гаргадаг. За үүний дараа баталгаажуулалтад хэрэглэгдсэн аж ахуйн нэгжийн бүтээгдэхүүний талаар мэдээллийг хуулийн хүрээнд хүнсүүдийн аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам буюу тариалангийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай мэдээлж тухайн байгууллага нь бол мэдээллийн сандаа бүртгэдэг. Ингэснээр хөдөө аж ахуйн зохистой дадлын гэрчлэг тэмдгийг ашиглах эрх үүсдэг юм аа. За одоо яг баталгаажуулалтын үйл явцтай холбоотой дэлгэрэнгүй танилцуулъя гэж бодож байна. За үйлчлүүлэгч байгууллага маань гэж хин юм бэ гэхээр за яг тухайн хөдөө аж ахуйн зохистой дадалтай холбоотойгоор энэ үйлчлүүлэгч маань тариалан эрхлэгч, анган шатны үйлдвэрлэл эрхлэгчд маань байна. За энэ аж ахуйн нэгж маань өөрсдөө хөдөө аж ахуйн зохистой дадлын хэлбэршүүлэн нэвтрүүлэх зааварт заагдвар багтсан өөрийгөө үнэлэх хууль эрх зүйн талаар бүх шаардлагуудыг би биелүүлсэн байна. Одоо энэ үйл ажиллагааг бид үйл ажиллагаанд мөрдүүлсэн гэдгээ өөрийн үнэлгээний хуудасаар бүгэлж үзээд за би шаардлага хангасан байна гэж үзэх юм бол баталгаажуулалтын байгууллагад хандах өргөдөл гарах эрх үүсэж байгаа. За энэ баталгаажуулалтын байгууллага нь тухайн үйлчлүүлэгчийн өргөдлийг хүлээн аваад за яг энэ аж ахуйн нэгжид аудит хийж болох үгүйг бол одоо бичиг баримтан дээр нь ажилтдаг. За үйлчлүүлэгч одоо баталгаажуулалтын байгууллагад дараах нотлох баримтуудыг гаргаж өгдөг юм аа. За энд бол нэгдүгээрт нь аж ахуйн нэгжийн гэрчлэгээний хуулбарыг бид авдаг. Энэ аж ахуйн нэгж юу гэдэг тийм ээ. За мэдээж байгууллага үйл ажиллагааны чиглэлийн танилцуулга өгнө. За тухайн үйл ажиллагааг явуулж байгаа үйлдвэрлэл үйл ажиллагаа тариалантай холбоотой ашиглаж байгаа тоног төхөөрөмжийн танилцуулгыг дэлгэрэнгүй багтааж ирүүлдэг. За мөн тариалангийн үйл ажиллагааг явуулахад тэр дурдсан хуулийн заалтуудыг хэрэгжүүлж байгаль орчны үнэлгээнд хийсэн дүгнэлтийг ирүүлэх учиртай байдаг. За мэдээж тариалангийн хүнсний чиглэлийн үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж маань ажилчид нь эрүүл байж эрүүл хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэлд оролцох. Тийм учраас бол ажилчдаа эрүүл мэндийн үзлэгт байнгын доктортой хамруулах, эдгээр эрүүл мэндийн үзлэгт хамрагдсан ажилчид нь эрүүл гэдэг талын мэдээлэл тэмдэглэлийг бол манайд ирүүлдэг. За ажилчдаа сургалтанд байнгын хөдөө аж ахуйн зохистой дадлыг нэвтрүүлэх үйл ажиллагаанд оролж байгаа ажилчдаа бол сургалтантай хамруулж байх үүрэгтэй энэ хамруулсан талаар мэдээллийг бас авсаргадаг. За талбай дээр ямар үйл ажиллагаа явагдаж чинь тариалт хөрс ашиглалт тус одоо бүтээгдэхүүний хураалт гэдэг энэ бүхэнтэй холбоотой талбай түүхийн дэвтрийн хулбарыг ирүүлдэг. За усны шинжилгээний чанар, шинжилгээний дүнг бас мөн хавсаргадаг. Ашиглаж байгаа химийн бордооны талаар бас мэдээллүүдийг багтаасан бүртгэлийн дэвтрийг бас ирүүлдэг. За талбай дээр явагдаж байгаа үйл ажиллагаатай холбоотой хог хаягдлыг хэрхэн устгадаг тэрний бүртгэлийн талаар хог хаягдлын менежментийн хэрхэн хэрэгжүүлж байгаа талаар бүртгэлээ ирүүлдэг. За хортон шавьжтай тэмцэх заавар хэрэгжилтийн тайлан бүртгэлийг мөн хавсарч ирүүлэх юм учиртай. За сав баглаа бодлого бүтээгдэхүүний шошго түүн дээр бол хүнсний бүтээгдэхүүнтэй холбоотой зохих заршгүй ирж байгаа мэдээллүүд багтсан байгаа талаар мэдээлэлээ бол ирүүлдэг юм аа. Ингээд тухайн аж ахуйн нэгж үйл ажиллагаанд дотоод хяналт бүртгэлээ хэрхэн явуулж байгаа талаар энэ бүх нотлох баримтуудыг өргөдөлтөө хамт ирүүлдэг юм. За энэ өргөдлийг хүлээж аваад нотлох баримтууд дээр баталгаажуулалтын байгууллага маань ажилладаг. За энэ бүтээгдэхүүн ирүүлсэн материал дээр үнэлтийг өгөөд тухайн үйлдвэрлэгч тариаланч маань аудитэд хамрагдах боломжтой гэж үзвэл бид тухайн аж ахуйн нэгжтэй баталгаажуулалтын гэрээ байгуулдаг. Хэрвээ шаардлага хангахгүй бол одоо тохоо ямар үйл ажиллагаан дээр доголдолтой байна, юу болохгүй байгаа, стандартын шаардлагат нийцээгүй байна гэж үзвэл өргөдлийг буцаадаг ийм учиртай. За мэдээж шаардлага хангасан аж ахуйн нэгжтэй баталгаажуулалтын гэрээ байгуулна. Баталгаажуулалтын гэрээг
байгуулсны дараа аудитын бага томилно, тушаал гаргаж аудитын баг ажиллана. Тухайн аудитын баг ирсэн бичиг баримт дээр ажиллах болон аудит хийгдэх бэлтгэл ажлуудыг хангаж бичиг баримттай ажиллана. Тухайн аудит хийхээс өмнө үйлчлүүлэгч байгууллагатай хамтарсан ажиллах төлөвлөгөөгөө боловсруулж баталдаг. За үүний дараа бол аудит хийх үйл ажиллагаа эхэлнэ. Аудитыг бол тухайн бичиг баримт дээр ажиллахаас гадна үйл ажиллагаа явуулж байгаа нэгж дээр нь газар дээр нь бол үзлэг хяналтыг явуулж дүгнэлтийг гаргадаг. За ингэсний дараа бол аудитын баг маань тайлангаа бичиж тайлангаа бол тухайн аж ахуйн нэгж болон баталгаажуулалтын зөвлөлд бол танилцуулна. За баталгаажуулалтын зөвлөл маань 3 хүний бүрэлдэхүүнтэй 3-5 хүний бүрэлдэхүүнтэй байдаг. За баталгаажуулалтын зөвлөлд тайлангаа танилцуулснаар зөвлөл бол тайлангийн хэлцээд шийдвэр гаргадаг. За энэ аж ахуйн нэгжид одоо иргэнд тариалтанд одоо хөдөө аж ахуйн зохистой дадлыг гэрчилсэн гэрчлэгээ тэмдгийг олгох боломжтой гэсэн шийдвэр гаргах юм бол баталгаа зөвлөлийн зөвлөл маань тогтоол гаргаж энэ тогтоолдоо бол одоо гэрчлэгийг олгох шийдвэрээ баталгаажуулж өгдөг. За ингэснээр баталгаажуулалтын байгууллага маань баталгаажуулалтын гэрчлэгийг олгодог. За ингээд баталгаажуулалтын гэрчлэгээ олгосон талаарх мэдээллээ баталгаажуулалтын байгууллага тариалангийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага болох хүнс үдэ аж ахуйн хөнгөн үйлдвэрийн яамд мэдээлэлдэг. Энэ мэдээллийг бол төрийн мэдээллийн сан үдэ аж ахуйн яамны мэдээлэлд бол энэ бүртгэгдэж байгаа. Ингээд баталгаажуулалт авсан гэрчлэгээтэй байгууллагатай бол тодорхой хугацаанд магадлах аудитыг хийдэг. Магадлах аудитыг хийснээр одоо гэрчлэгээний хугацаа дууссан бол дахин гэрчлэгээ олох буюу энэ үйл ажиллагаа бол дахин ингээд тодорхой хугацаанд үргэлжилж байдаг юм аа. За хөдөө аж ахуйн зохистой дадлын гэрчлэг тэмдгийг бол өнгөрсөн онд хүнс үдэ аж ахуйн хөнгөн үйлдвэрийн яамнаас баталсан. Тэгэхээр энэ хөдөө аж ахуйн зохистой дадлын тэмдгийг англи монгол хэл дээр ингэж баталсан байна. Хөдөө аж ахуйн зохистой дадлын баталгаажуулалтанд хамрагдаж гэрчлэгээ авсан аж ахуйн нэгжид бол энэ тэмдгийг ашиглах эрх хүсч тухайн өөрсдийн бүтээгдэхүүнийхээ шошгон дээр энийг наах одоо ашиглах боломж үлдэж байгаа маа. За дараагийн хэсэгт бол оръё. Энд бол өөрийнхөө баталгаажуулалтын байгууллагын талаар товч мэдээллийг өргүүлье. За манай байгууллага бол итгэмжлэгдсэн байгууллага гэж бид түрүүнд урьдсан. Тэгэхээр манайх баталгаажуулалтын аудитыг хийх мэргэжсэн аудиторуудын бас боломж их нөөцтэй баталгаа аудиторуудыг байнга сургаж тэднийг давтан сургах чадваржуулах юм үйл ажиллагааг бол хийж яадаг юм аа. За манай байгууллагаар бол 10 гаруй стандартаар бол баталгаажуулалт хийж байна. За үүний дотор бол тухайн эмгэгчлэлтэй холбоотой бид нар хөдөө аж ахуйн зохистой дадлыг хэрэгжүүлэх удирдамж ISO 6737 гэж хөдөө аж ахуйн зохистой дадлын стандартын дагуу баталгаажуулалтыг хийх мэргэжсэн аудитортай. За энэ аудитор маань нийт 22 хүн бий. За энэ хөдөө аж ахуйн зохистой дадлыг хэрэгжүүлэхэд аж ахуйн нэгжид үйлчлэгээ үзүүлэх, зөвлөх үйлчлэгээ үзүүлэх мэргэжсэн зөвлөхүүдийг бас мөн бэлтгэсэн. Энд бол 22 зөвлөх бол бэлтгэгдсэн байгаа. Мөн органик хүнсний тухай хуулийг дагуу бид нар органикийн хүнсний баталгаажуулалтыг бас хийж байна. За ингээд бид баталгаажуулалт хэлсэн талаар танилцуулъя. Органик баталгаажуулалтыг бол бид 4 аж ахуйн нэгжид хийсэн. Хүнсний үйлдвэрлэлийн тогтолцооны баталгаажуулалтыг 3, за бүтээгдэхүүний баталгаажуулалтыг бол өнгөрсөн онд 2, энэ он гарсаар бас мөн 4 аж ахуйн нэгж хийсэн байна. За хөдөө аж ахуйн зохистой дадлыг хэрэгжүүлсэн 3 аж ахуйн нэгж бол баталгаажуулалт хийлгэсэн. Тэдгээрийн 20 бүтээгдэхүүнд бол хийгдээд байна. За энэ 3 аж ахуйн нэгж бол анхны манай хүнсний ногоо тариалагч дэвшил трейд компани Угэрцэн Улаан лайвн дээр бол баталгаажуулалт хийлгэсэн байна. За Атрын шим сэнж даяу гэж аж ахуйн нэгжүүд бол навчит ногоо Угэрцэн помидорнд баталгаажуулалт хийлгэсэн. За эдгээр аж ахуйн нэгжүүдийн баталгаажуулалтын
гэрчлэгээний зааврыг та бүхэн харж байна. За ингээд та бүхэн миний өгөх мэдээлэл дууслаа. Мэдээлэлтэй холбоотой асуух, тодруулах зүйл байвал мэйл хаяг болон холбогдох утсаар холбогдож мэдээлэл авах бүрэн боломжтой. За ингээд анхаарал тавьсанд та бүхэнд баярлалаа.